Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүүхэд залуусыг нийгэм соёлын манлайлалд уриалж, ёс зүйтэй эх оронч үндэсний үзэл бүхийг хүмүүжилтий, бүтээл чирхэн болгон төлөвшүүлэх зорилгоор эерэг хандлага хөгжил гэсэн аяныг улсын хэмжээнд 2018 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эерэг хандлага хөгжил 2019 сэдэвт уулзалт лекцийг 2 дахь жилдээ Ховд аймагт зохион байгууллаа. Лекцийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын оюутны асуудал хариуцсан зөвлөх лавд оржоор ахлуулсан ажлын хэсэг явуулсан бөгөөд ерөнхий боловсролын 8 сургуулийн төгсгөнгийн 400 гаруй сурагчид оролцож хүүхэд залуучуудын харилцаа хандлага мэдлэг боловсролыг хөгжүүлэх талаар мэдээлэл сонссон юм. 2019 оны одоо энэ ерөнхийлөгчийн санаачилсан эерэг хандлагын аяныг Монголын нийт ихтэй сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас дэмжин ажиллаж байна. За Ховд аймагт ирээд аймгийн засаг дарга дүгэрж байгаа аймгийн холбогдох удирдлагуудаас ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү аяныг бас дэмжин өнөөдөр сурагчдаа хүргэн хамтран ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар нийтдээ энэ заалны багтаамж үе 400 гаруй сурагчид ирсэн байна гэдэг мэдээллийг надад бас өгч байна. За ялангуяа нийт ихтэй сургуулиудын одоо удирдлагуудын хүсэлтээр мөн Монгол Улсын ерөнхийлөгч өнгөрсөн жил Монгол орон даяар сурагчдаас бас нэг захиа хүсэлтийг авсан. Энэ дээр бол ялангуяа хүүхэд багчуудын хүмүүжил, төлөвшил, хандлагын асуудал дээр сайн анхаарахгүй болохгүй байна гэдэг хүсэлтүүд бол олон ирсний дагуу энэ аяныг хэрэгжүүлж байна. Аймаг болгонд хүүхдүүдтэй уулзаж буй эерэг хандлагын энэхүү уулзалт бол маш их үр дүнтэй өрөг өчтэй сайхан явагдаж байна. Түүнчлэн энэ үеэр танин мэдхүйн асуулт хариултын тэмцээн явуулж, дөрвөн сурагчдад сонирхсан ихтэй сургуульд аялсан суралцах эрхийн бичиг гардууллаа. Эерэг хандлага хөгжил 2019 аяныг одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 дүүрэг 13 аймагт зохион байгуулсан бөгөөд Ховд аймгийн хүү 14 дахь аймаг нь болсон юм а.